E-Mongolia вебсайтад аж ахуй нэгжээр хэрхэн нэвтрэх вэ? Төрийн үйлчилгээний цахим системээс аж ахуй нэгжид зориулсан үйлчлэг авахын тулд та эхлээд сайтын баруун дээд буланд байрлах нэвтрэх цэсийг сонгон портал системд нэвтрэх хэсэг рүү үргэлжлүүлэн нэвтрэх үед дахин шин цонх нээгдэж нэг удаагийн кодоор нэвтрэх, тоон гарын үсгээр нэвтрэх, банкны эрхээр нэвтрэх гэсэн 3 төрлийн сонголт гарч ирнэ. Аж ахуй нэгжийн үйлчлэг авахын тулд зөвхөн тоон гарын үсгээр нэвтрэх цэсийг ашиглах боломжтой бөгөөд танай аж ахуй нэгж байгууллага заавал тоон гарын үсэгтэй байх ёстой юм. Мөн та нэвтрэх үйлдэлээ хийж эхлэхээс өмнө компьютерт тоон гарын үсгийн e-токен төхөөрөмжийг заавал холдсон байх шаардлагатай. E-токен бол байгууллагын тоон гарын үсгийн мэдээлэл хадгалдаг төхөөрөмж юм. Тоон гарын үсгээр нэвтрэх цэсийг сонгох үед регистрийн дугаар оруулах хэсэг гарч ирэх бөгөөд энэ хэсэгт байгууллагын регистр бус харин тухайн байгууллагын тоон гарын үсэг эзэмшигч эрх бүхий иргэний регистрийн дугаарыг хийх ёстой юм. Ингээд тоон гарын үсэг эзэмшигчийн регистрийг хийсний дараа нэвтрэх товч дарсан үед компьютерийн тайп хэсэгт тоон гарын үсгийн e-sign client програм автоматар ачаалж шин цонх нээгдэнэ. Ингээд e-sign client програм дээр тоон гарын үсгийн нууц үгийг хийснээр тухайн компани тоон гарын үсэг эзэмшигчийн мэдээлэл гарч ирнэ. Окей товч дараад вебсайт руугаа эргэн орох үед дэлгэцээр танай байгууллагын хувийн мэдээллийг авах зөвшөөрөл хүссэн цонх гарч ирэх бөгөөд зөвшөөрөх товчийг дарснаар та E-Mongolia системд бүрэн нэвтрэх юм аа. Нэвтрэх үед дэлгэцээр тухайн байгууллагын тоон гарын үсэг эзэмшигчийн мэдээлэл гарч ирэх бөгөөд E-Mongolia вебсайтын нүүр гэсэн цэс рүү орж аж ахуй нэгж байгууллагатай холбоотой үйлчилгээний цэсийг сонгон өөрт хэрэгтэй үйлчилгээгээ хайж олоорой. Ингээд та үйлчилгээгээ сонгосныхоо дараа дэлгэцийн баруун дээд буланд байрлах үйлчилгээ авах гэсэн ногоон өнгийн товчлуурыг дарснаар мэдээлэл бүглэх хэсэг гарч ирнэ. Байгууллагын хэсэгт дан цифрээр бүрдсэн 7 оронтой байгууллагын регистрийг хийхэд тус үйлчилгээг хаана зориулж авч байгаагаа бичин үргэлжлүүлэх цэсийг дараарай. Цаашлаад QPay, MonPay эсвэл банкны картаараа төлбөрөө хийн үү? Төлбөрөө баталгаажсны дараа та бичиг баримтаа хэвлэх эсвэл татан авч имэйл хаяг руугаа илгээж болохоос гадна QR кодоо үзүүлэн үйлчилгээгээ авах боломжтой. E-Mongolia цахим үндэстэн